Сайн бацхан үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Прокурорын байгууллага 2019 онд үлдэгдсэн зөрчлийн эргийн гаралт шийдвэрлэлтийг судлан хамгийн олон үлдэгдсэн болон өмнөх оноос өссөн зөрчлийн хэрэгүүдийг бууруулахад тодорхой ажил арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал зөрчлийн тухай хуульд заасан хулгайлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчлийн хэрэгүүдийг бууруулахад онцгойлон анхаарч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дээрх зөрчлийн хэрэгүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг онцлог хүргэхээр бэлтгэлээ. Прокурорын байгууллага 2020 онд прокурорын хяналтын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор прокурор 91 улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд зөрчил шалгар шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих болон хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр шүүхэд төрийг төлөөлөх, ял идлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийх ажлын чанар үр нөлөөг сайжруулахад анхаарч тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. За энэ жил прокурорын байгууллагын үүс байгуулагдсны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. За энэ ойгоо тохиолдуулаад улсын ерөнхий прокурорын газраас прокурор иргэнэртээ 90 хоногийн аян зарлж улсын хэмжээнд бүх нэгжүүдэд үүрэг даалгаврагч тодорхой ажил зохион байгуулж байгаа. За зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр улсын хэмжээнд хамгийн их гарч байгаа зөрчлүүдийг шалтгаан нөхцөлийн бодитоор тогтоох, өрсөн сэргийлэх чиглэлээр ажил зохиолохоор энэ аяны өдрөжинд заасан. Тухайлах юм бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчил 18 онд 11826 гарч ирсэн бол 19 онд 11488 гарч бодиттой буурахгүй байгааг зэрэгцээ зөрчил гарч байгаа тоогоороо хамгийн их зөрчил тооцогдож байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчил энэ бол эрс ус нэмэгдэж байгаа ийм зөрчил байгаа. Тухайлах юм бол 18 онд 6332 удаа гарч ирсэн бол 19 онд 9413 удаа гарсан байна. За 3 дахь зөрчил бол хулгайлах зөрчил. Энэ зөрчил бол ер нь байнгын хамгийн олон тоотой гардаг зөрчилтэй орж явдаг. Тухайлах юм бол 18 онд 4347 удаа гарч ирсэн бол 19 онд 3642 удаа гарсан. Тоон тодорхой хэмжээгээр буурсан боловч эрс буурахгүй байгаа. Тэгээ хамгийн их гарч байгаа зөрчилтэй орж байгаамаа. Тиймээс улсын хэмжээнд хамгийн их тоотой гарч байгаа эдгээр зөрчлүүдийг гарч байгаа шалтгаан нөхцөлийн бодитоор тогтоох, тэдгээрээс өртсөн сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохиох үүрэг даалгавар прокурорууд өгч ажиллаж байгаамаа. Сүхбаатар дүүргийн прокурорын газар прокурор 91 аяны хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр түгээмэл үлдэгдэж байгаа дээрх 3 төрлийн зөрчлийн эргийг дүүргийнхээ хэмжээнд судалж дүнсний үндсэн дээр Харьяа нутгийн захиргааны болон хууль сахиулах төрийн бус байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль 5-ын 4-р зүйл гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцааг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэггүй бол албадан сургалтанд хамруулж 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг тусдан зааж оруулсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг маань бол энгийн үгээр тайлбарлах юм бол гэр бүлийн хамт амьдардаг хүмүүсийг бие махбодод халдах эсвэл сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа үйлдэл нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгох ёстой. Гэтэл манай иргэдийн дунд байдаг нийтлэг зөвхөн ойлголт юу вэ гэхээр зөвхөн гэр бүлийн хамаарал бүхийдгийг зодсноор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэгэ гэж ойлгодог. Сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа, бусдтай харилцааг хязгаарлаж байгаа дундын болон хувийн эзэмшлийн эд хөрөнгийг захиран зарцуулах хэрэгт нь халдж байгаа үйлдэлийг зөрчил биш мэтээр ойлгож байгаа нь өөрөө тухайн зөрчлийг удаа дараа байнга гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 2019 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол 5621 бүртгэгдэж, үүнээс 625 гомдолд зөрчлийн хэрэгнээ шалгажээ. Харин 2020 оны 4-р сарын 20-ны байдлаар 425 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 282 хэргийг буюу 66.3%-ийг эцэслэн шийдвэрлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23%-аар өсжээ.
Гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн эргийн гаралтыг бууруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын цагдаа нарт сургалт зохион байгуулж энэ төрлийн зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлын хүрээнд мэдээлэл өгч ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн оройн цагаар архитан согтурсан үед үлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод хорооны хамтарсан багийн гишүүд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг. Тиймээс иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны хамтарсан багийг чадвархжуулах нь иргэд энэ төрлийн зөрчлийн эргийг бууруулахад түлхэц үзүүлдэг юм а. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх хэрэгвээ албан тушаалнуудаа зөрчлийн гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой хэрэг зөрчил маргааныг шийдвэрлэхдээ юунд анхаарах вэ гэдэг талаар байнга сургалт зөвлөгөө өгж байгаа. Үүнтэй холбоотой гарч байгаа бусад газруудын туршлага юу байна? Тэр хамтарсан багийн багт ажиллах үедээ эрхвээ албан тушаалтан буюу цагдаагийн хэсгийн байцаагч өнөөдөр ямар асуудлыг авч шийдэд чухалчилж одоо хохирогчд ямар зүйлийг холбон зуушлах ёстой, сэтгэл зүйн ямар зөвлөгөө өгөх ёстой талаар тодорхой сургалтуудыг оруулдаг. Энэ сургалтын хүрээнд тухайн зөрчилд холбогдсон этгээдийг дахид зөрчилд холбогдуулахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах ёстой. За арх согтруулалтанд хэтрүүлийн хэрэгэлдэг иргэдэд одоо ямар тусалцаа дэмжлэг нийгмийн зүгээс өгвөл энэ хүмүүс дахиж энэ зөрчлийг үйлдэхгүй байх талаар хамтарсан багтаа хэрхэн ажиллаж байгаа талаар дүүргийн прокурорын газрын прокурорууд очиж танилцдаг. Одоо энэ дээр санал зөвлөгөө өгдөг, мөн одоо төрийн бас байгууллагуудтай хамтран ажилгүй иргэдэд одоо тэр нийгэмд нь гарч байгаа өдөр тутамд нь гарч байгаа бэрхшээлийг даван туулахад нь туслах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн гишүүд бусад хороотой харьцуулахад жишг болох үз олон ажлыг санаачилжээ. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр байршуулж, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ авах өрөөг тохижуулснаас гадна иргэдийн мэдээллийн танхимыг ажилуулж, яриа таниулга хийж, иргэдтэй нээлттэй байдлаар ажиллаж байгаа нь дээрх төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх нэг ажил болж чадсан байна. Хамтарсан баг ажиллаж эхэлснээр гэр бүлийн одоо хүчирхийлэл үйлдэж болзошгүй тийм хүмүүст бас боломж бий болж байгаа гэж ойлгож байна. Яагаад тэгэхээр одоо нэг үгээр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд үйлдсэний дараагаар бол хуулийн дагуу зөрчлийн хуулиар эсвэл одоо олон дахин давтагдсан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Тэгвэл хамтарсан баг яадаг вэ гэхээр тэр хүнд сонголт бий болгож байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй хүмүүсээ хорооны хамтарсан баг судалгаанд аваад тэр хүмүүсийг зан үйлээ засах, тийм ээ. За гэр бүлийнхаа уур амьсгалыг эерэг болгох тийм боломжийг олгож байгаа. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 12 дугаар хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцж, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашдаж өр бүтээлтэй ажиллахыг зөвлөсөн юм а. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Зөрчлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 7-д заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөх хэрэг улсын хэмжээнд хамгийн ихээр үлдэгдэж байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд хамгийн их осол хэрэг бүртгэгдсэн уулзууруудыг судалжээ. Судалгаагаар тус дүүргийн 32, Багшийн дэд, Автоплаза төв, 100 айл, 7 буудлын хойд уулзууруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил түлхүү гардаг болох нь тогтоогдсон байна. Шалтгаан нөхцөлийг судлаж үзэхэд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрм зөрчих, явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарах, замын гэрэлтүүлэг ажиллагаагүй болох, мөн жолооч болон явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ хөдөлгөөнд оролцсны улмаас зам тээврийн осол ихээр гарчээ. Энэ төрлийн зөрчил нь ихэвчлэн орой, шөнийн цагаар үлдэгддэг байна. 2019 оны сүүлийн хагас жилийн байдлаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын харьяа замын цагдаагийн хэлтэст нийт 1695 замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгдэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлд явуулсан 184 хэрэгээс 131 хэргийг зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах албатлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж шүүхээс 7-оос 30 хоногоор баривчилсан байна. Зам тээврийн осол гаргасны улмаас гудамж талбай, хашаа, хайс, гэрэлтүүлийн шом өргөж, төр нийтийн эрх ашигт хохирол учруулсан үйлдэлийг шалгахад 2019 онд 17 хэргийн улмаас 17 сая орчим төгрөг, 2020 онд 6 хэргийн улмаас 4.5 сая төгрөгийн хохирол учирсныг тус нөхөн төлөвлөсөн байна. 2019 оны 4-р сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас нийтийн тээврийн үйлчилгээний Тэнүү огоо компани 2-р баазын үйл ажиллагааг тус дүүргийн тээврийн цагдаагийн газартай хамтран шалгажээ. Шалгалтаар автобуснуудын стандарт шаардлага, жолооч нарын бичиг баримтын бүрдэл, согтууруулах хундаа хэрэгэлсэн эсхийг үзэж танилцсан байна. Тэнүү огоо компанийн хувьд бол автобусны 3 баазтай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2-р бааз үйл ажиллагаа явуулж байрлаж байна. 2020 оны тээврийн хэрэгслийн онцлогоо үзлэг явагдсантай холбоотойгоор ер нь нийтлэг байдлаар зөрчил бол харьцангуй гайгүй байгаа хэдий ч за автобусны хувьд зарим дугууны илэгдэл ихтэй за жолооч нарын хувьд бол бичиг баримтын гэмтэлтэй бичиг баримтыг авч явж хөдөлгөөнд оролцож байгаа ийм байдал харагдаж байна. За замын цагдаагийн хилцээс Тэнүү огоо компанийн үйл ажиллагааг 2019 онд нэг шалгасан. Шалгалтаар илэрсэн зөрчлийг эргэж шалгаж мөн өнөөдрийн шалгалтаар илэрж байгаа зөрчилтэй уялдуулан нэгдсэн албан мэдээлэл хүргүүлнэ прокурорын байгууллагаас. За энэ мэдээллийн биелэлтийг бас мөн цаг хугацаанд нь эргэж танилцж шаардлага тавьж ажиллах ийм ажил хариуцлага хүлээж байгаа. Дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад тогтмол хяналт шалгалт хийгээд явдаг прокурортойгоо хамтраад өмнө нэг сард зорчигч тээврийн нэгтгэл 3 гээд автобус 3 дугаар бааз дээр тээврийн прокурортой хамт шалгалт хийсэн. Өнөөдрийн тухайд бол ингээд Сүхбаатар дүүргийн прокурорын газартай хамтраад тээврийн цагдаагийн алба Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлцтэй хилцээ аль багшд маань ингээд хяналт шалгалт хийгээд ажиллаж байна. За зөрчлөг бол бидний нэг замын хөдөлгөөний дөрвийн 4-р хавцлт дээр заасан тэр заалтуудаар тэгээд нэг тээврийн хэрэгслийн стандарт гэж үүдээ. МНС 4598 гэдэг. Тэр стандартын дагуу шалах хүсэлттэй боловсруулад хяналт шалгалт хийж байна. Нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангасан байх ёстойд л тус компани автобуснуудын хойд гэрэл шатсан, холын болон хаягны гэрэл асахгүй, ухрах гэрэлгүй, өнгө үзэмжгүй, хурд хэмжигч ажиллахгүй, дуут дохиогүй, дугуй илэгцэн, мөн жолоочийн үнэмлэх нь мэдээлэл танигдах боломжгүйгээр гэмтсэн, бичиг баримтаа орхисон зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд эдгээр зөрчлийг арилгах арга хэмжээ авч дахин гаргахгүй байх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Автобусны буудал дээр өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл буцас тээврийн хэрэгслүүд төр зогсолт хийхийг хоригддог. Хэрэг зөрчсөн бол 10,000 төгрөгөөр торгох зүйлтэй. За замын хөдөлгөөний удирдлагын төвд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт камерын хяналтаар ирсэн мэдээллээр шийтгэл оногдуулсан байдлыг судлахад энэ оны эхний 3 сарын байдлаар автобусны буудал дээр хоригдсон цагт төр зогсолт хийсэн зөрчил 2520 гарч зохих шийтгэлийг оногдуулжээ. Энэ төрлийн зөрчлийн эргийг бууруулах үүднээс жолооч нарт сануулгах арга хэмжээ авч ажиллаж байна. Жил зам тээврийн ослын улмаас 600 гаруй хүний амь нас авахдаг. Тийм шүү тийм. Та энэ хэд байгаасаа гэж бодож байна? Ядаж 10 дахин буурасаа л гэж бодож байна. 10 дахин гэдэг чинь 60 гэсэн үг үү? Эдгээр 60 хүн байвал яах вэ? Энд чинь миний гэр бүл дандаа ойр дотны хүмүүс шүү дээ. Та энэ тон дээр итгэлтэй байна уу? Гүг. Бүр энэ тоо тийг байх хэвээр. Зөрчлийн тухай хууль 8-ын 6 дугаар зүйл хулгайлах.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албан сургалтанд хамруулж 7 хоногоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2020 оны 4-р сарын 20-ны байдлаар 86 хулгайлах зөрчлийн хэрэгт хяналт тавьж 36%-ийг нь эцэлэн шийдвэрлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10%-аар өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах гэмт хэрэгээс өршлөн сэргийлэх чиглэлээр тус дүүргийн прокурорын газар харьяа цагдаагийн газрын хилцүүдтэй хамтран зогс, шалга, боломжгүй олго, хэсэгжилсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Тус дүүргийн 1-ээс 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хүн инхээр төвлөрдөг гудамж талбай, худалдаа үйлчилгээний төв, автобусны буудлын орчимд эргүүл гаргаж хяналт тавих зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2020 оны 4-р сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажилуулах төр журам гаргаснаар хэсгийн ахлагч нар зөрчлийн эргийг бууруулах, гэмт хэрэгээс өршлөн сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 10-аас 20 дугаар хорооны нутаг дэвсгэр нийтдээ 107 хэсгийн ахлагч ажиллаж байна. Ер нь одоо энэ 107 хэсгийн ахлагчдыг бол одоо олон нийтийн цагдаагаар ажиллуулснараа хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажилд нэлээ үр дүнтэй ажил зохион байгуулах, хар төлөвлөгөө бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн цагдаагийн газартай хамтран хамгийн их гэмт хэрэг зөрчил гардаг цэгүүдэд албаагчдыг эргүүлж ажилуулан иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байна. Тухайлбал тус дүүргийн 7 дугаар хорооны хангаах оролцолд тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлах зөрчлийн эрэг түгээмэл үлдэгддэг. Тиймээс тус хорооллын сууц өмчлөгчдийн холбоонд камерын хяналтыг сайжруулах үүрэг даалгавар өгч хяналт тавин ажиллаж байна. Мөн хулгайлах зөрчил хамгийн их үлдэгддэг багшийн дэд орчмоор хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Мөн хулгай ихээр гарч байгаа бусад газруудад цагдаагийн эргүүл ажиллан сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд дуут тохиогоор мэдээлж байна. За нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас санаачлан харьяа цагдаагийн байгууллагуудтай хамтран нийтлэг үйлдэгдлийг зөрчил болох халдаасны хулгай гэмт хэргийг тасан зогсоох, түүнийг илрүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. За үүний нэгд бол манай цагдаагийн байгууллагууд нийслэлийн цагдаагийн газартай хамтран явуулын камеруудыг яг энэ багшийн дэд орчмоор суйрлуулан ажиллаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газараас багшийн дэд тавцаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд камерын хяналт шалгалтаа сайжруулах талаар прокурорын мэдээлэл хүргэж ажиллаж байна. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас хяналтын камераар болон одоо явган эргүүл машин тэргүүлээр эргүүлийн үйл ажиллагаа ажиллуулж байгаа боловч иргэд маань өөрсдөө хайхрамжгүй байдлаасаа болоод эзүүсээ хулгайд алдахын явдал маш их гарч байгаа. Иймд иргэд та бүхэн одоо олон нийтийн газраар зорж байхдаа өөрийн эд зүйлдээ хянамгаа байж өөрийгөө болон одоо бусдыг халаасны хулгайн гэмт хэрэгт өртгөөс урьдчилан сэргийлээрэй гэж зөвлөмөр байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хамгийн ихээр үйлдэгдэж байгаа зөрчлийн эргүүдийг гаргалтыг бууруулахын тулд цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгааг онцлог хүргэлээ. Дээрх зөрчлийн эргийг бууруулахын тулд иргэд олон нийтийн оролцоо чухал гэдэгч мөн онцлоо. Ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.